Судалцаа яас ивчээ. Энэ зам дээр бол хэдүүлээ 10 км цаг хугацаар явах боломжтой бол өөр бусад замууд дээр 20 км цаг хугацаар чөлөөтэй явж болно гэсэн. Тэгээд дээрэс нь хамгаалтын малгай өмсөж авширээ заяа. Тэгээ 14 хүрсэн байх хэрэгтэй шүү дээ. За тэгэхээр замын хөдөлгөөнд гарцаар гарч байгаа тохиол хэдүүлээ баруун гарын жимээ бариад тэгээд скутерээ унаад биш түрээд гарах хэрэгтэй байх нэ. За ингээд зориултын газар нь соёлтой болгосон парклах хэрэгтэй байх нэ. Айшгүй би скутер унах чинь дараа ирээ. За мэдээч хэдүүлээ замын хөдөлгөөнд скутер унаад явж байхдаа уцаар ирж болохгүй байна. Тэгээд машин зам дээр явж байгаа тохиолдолд баруун гарынхаа дөрөв барай замынхаа баруун талруу шахаад явах хэрэгтэйгээс гадна арх скутерын дээр ирсэн байх гэж ойлгох хэрэгтэй тийм ээ. За өөрөөр болон бусдын аюулгүй байдлыг боловсруулж замын хөдөлгөөнд соёлтой оролцоорой гэж уриалмаар байна. Тэгээд дугуйн зам дээр алхах болоорой guys. Тэгээ бай.